За сайн байцгаана уу. Би одоо нэг юм бизнес эрхэлдэг хүн байгаамаа. Нэг 5-6 ресторантай бас амжилттай яваад байгаа ч юм шиг тийм 100-аад ажилчинтай бас нийгэмд бас өнгөтэй өдөртэй юм хийчихсэн гэх нэг тэг гадагшаа дотгошоо зөвхөлгүй их орондоо ингээд хийж үтэй үзэлцээ гэдэг ийм санаатай бол ном байгаамаа. Тэгээд татвар нийгмийн одоо асуудлын төр засгийн дарамтыг дийлэхгүй нэ. Ерөн зүйл рүүгээ жоохон шантармаар. Яг ашигтай ажиллаж байна. Гэхдээ дарамт марант бол одоо үнэхээр утгаа алдлаа. Хүн ихсхийн тусам айгүй тийм олон асуудал ихснэ. Хөөрхөн юмтай аргагүй одоо өнөөдөр бид нар дэлгүүр ороод харахад яаж одоо энэ цалингаар амьдрах уу гэмээр л юм байна. За мэдээж шууд одоо цалингаа нэмчихэл яад ингэж бодож магадгүй те. Нийгмийн одоо судалгаагаар одоо нийгэмдэр яг өгж байгаа цалин л бид нар жоохон ахиу өгж байгаа. Илүү одоо тултал өгч чаддгүй махад ажилчтай яаж одоо юм сурах уу, яаж одоо эрүүл мэнд сэтгэл зүйн асуудал дээр нь те хууль зүйн асуудал гэл бүх юм дээр нь ингээл анхаарал ингээ хичээгээд байх юм. Нэг ажилчны цалин 10-20% нэмэхэд л нийт ажилтны одоо цалин нэмэх шаардлага гарна. Энэ тоо өөр асар өндөр тоо гарна. Тэр мөнгийг бид нар өглөөр энэ бизнесийн хөгжил цаашаа байхгүй болно л доо. Тэгээд одоо энэ улсад төгж байгаа юм одоо компани бас жоохон номрохоор ингээс хулгай зэлгээ хийнэ гэдэг одоо асуудал угаасаа байхгүй болж байна. Боломжгүйч болж байна. Тэгээд одоо яамар ч юм те биз та. Энэ одоо үнэхээр ингээд тэмцээд буурдаг бол яг тэр хэмжээгээр ажилтныхаа цалин нэмье гүлгнүүдээ.